Интерполоор ирэн сурвалжлагч байсан этгээдийг Америк нэгдсэн улсаас албатай авчирлаа. Интерполын хүүх болон зар мэдээгээр олон улсын хэмжээнд ирэн сурвалжлагч байсан дэг Америк нэгдсэн улсаас Монгол улсад албатай авчрах тусгай ажиллагааг Монгол улсын Интерполын үндэсний төвд очив. Америк нэгдсэн улсын холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээдийг Америк нэгдсэн улсын ICE буюу цагаачлал гайлын асуудал хариуцсан байгууллагын албаагчид энэ оны 6 дугаар сарын 17-ны өдөр Америк нэгдсэн улсаас Монгол улсад харгалзан үргэлж ирсэн байна. Чин захирамжаар цагдаа орох 461 дугаар ангид ялагдагчаар цагдаа орж байна. Уг этгээд нь 2022 онд залилах гэмтэрэгт холбогдсон шалгагдж байхдаа гадаад улсад оргон зайлсан бөгөөд Монгол улсын Интерполын үндэсний төвд очиноос энэ онд гадаад улсаас Интерполын шугамаар авчирсан 17 дахь оргодол этгээд болсон байна. Цагдаа ерхий газрын Интерполын үндэсний төвд тавьчаанаас энэ онд авилгатай тэмцэх газар, цагдаа ерхий газар, тагнуулын ерхий газар, ам нь шүүгийн шатнаас гадаад улсад оргон зайлсан нийт 17 этгээдийг Монгол улсад шилжүүлж буй албатай авчрах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн Америк нэгдсэн улс бүгд найрамдах Солонгос улс зэрэг гадаад улс орнууд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг албадан гаргах ажиллагааг эрчимжүүлсэнтэй холбогдуулан Монгол улсад гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдүүдийг Америк нэгдсэн улс бүгд найрамдах Солонгос улс зэрэг улсуудаас албадан гаргуулж авчрах ажиллагааг эрчимжүүлээд байна. Үүнд сүүлийн 2 сарын байдлаар залилах, бага насны хүүхдийг садар саманд уруу татах, завших, зам тээврийн осол үлдэж бусдын амьнасыг хохироосон, албан тушаалын байдлаа уруулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогдсон шалгаж байхдаа оргон зайлсан нийт 6 этгээдийг бүгд найрамдах Солонгос улсаас албадан гаргуулж Монгол улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг холбогдох байгууллагаас хэрэгжүүлж байна. Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд ирэн сурвалжиж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албатай авчрах ажиллагааг идэвхтэй өргөжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан ирэн сурвалжиж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж цагдаа хувь сахиулах байгууллагатай хамтран ажиллахыг анхааруулж байна.